Сайн уу найзаа? Сайн. За. Найз маань нэрийг хэн гэдэг вэ? Түшиг. Түшиг. За, түшиг маань хэдэн настай? 6. Оо, 6 настай юм уу? Мөрөө тэгэхэр чин нэгдүгээр анги. Цэцэрлэг биш юм уу? Нэгдүгээр анги. Анхны тэтдэг Цэцэрлэг юм байна шүү дээ. За, манай түшгээд авьяас байгаа юу? байгаа. За, тэгвэл юу үзүүлэх үү? Дуулах уу? Шүлэг унших уу? Бөцгөн хөөхөнд Воо татхан дуртай да. Өвөл болохоор Өвд одхон даардаг да. даадаг да. Өвсөн даагуу Гудаг да. Жив дуугадаг да. Тэсгэн хөөхөн болжмор да. Дуудаг юм байна. Хүүхдээ сэтгэл шимхэн Монгода мэдээ дүүчин дүүсэн дээр татхан дүүчин дүүсэн дээр бом баяра бом баяра хоо. Найзаа чи том болоод ямар ажил хийдэг хүн болох юм? Дугуундаг тамирчин болох юм уу? Хөөх, эсвэл дугуугаар дэлхийг тойрох юм уу? Тхий юм уу? Хөөх. Дугуй унахад юу нь гоё юм? Дугуй унах жих гоё. Жих гоё юм уу? Чи тэгвэл зам болохоор би тэр дугуйнахыг зааж өгөөрэй за. За. Хөөе, тэгвэл хэдүүлээ ингэе. Хөшөөс тоглоё. Ямар нэгэн хөшөө болж хувирно. Йой. Миний хөл өвдөд энэ болио. Түшгээ ялчлаа. Ямар ч хөдөлгөөн. Дээрээ ахтай юу түшгээ? Ахтай. Ахтайгаа яаж тоглож гин? Ахан загинж гин үү? Тэггүй. Түшгээ? Зам болохоор битээр дугуй унахыг зааж өгөөрэй за. За. Манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Баяртай түшгээ. Баяртай. Эрт үрдийн цагт шин сайхан хувцанд туйлын дуртай хамаг мөнгөө хувцанд өгч шин сайхан хувцсны төлөө хаан цуслынхаа сан хөмөргийг хайр найргүй урьдаг нэгэн хаан байлаа. Тэр хаан өдөр бүр цаг тутам цолж өмсдөг олон хувцтайч сэтгэлд нь үүрэлсэн атгах шунал бодол нь хязгааргүй ихийг ямагт үсэж өөрт байхгүй элдв чамийн хувцс олж өмсөх талаа бодож тэрхээ гашилгаж суун. Гэтэл нэг өдөр хувцсан дуртай хааны эзэн тулсад гадны хоёр луурчин ирээд бид тосог торго нэхэж хувцс уралдаг хүмүүс. Бидний нэгсэн торгонд хорвоо тосгийн нэгэн гайхамшигт бий. Тэр торгоор хийсэн хувцас зөвхөн ухаантай мэрэгдэж харагдаж харин ухаан муутай мулгуу хүмүүст харагддаггүй юм гэсэн цууг таржээ. Энэ цуурээ амнаас ам дамжин явсаар хааны чихэн төрчээ. Гэтэл хаан энэ хорвоод хосгүй хувцсыг өмсөж үдэхин зэрэгцээ. Өөрийн албатуудыг ухаантай эсвэл тэнэг хэсгийг амархан мэдэж болох нэ. Тэгвэл энэ хувцснаас ч нэгийг нэхүүлж авъя гэж шийджээ. Ингээд нөгөө хоёр луурчныг дуудулж өөр зөриүүлж тэр гайхамшигт хувцаа даруйхан урлагийг тушаалаа.
Хоёр луурчин хувцас ихэд зориулсан үнэт утас хавах хэрэгтэй гэж худлаа ирж хааны сан хөмөргөөс их мөнгө гаргуулж аваад яг л хувцас урлаж байгаа юм шиг бүхэлдэж тонголдож ёсоор бүтэн өдөр болов. Хаан ажлын явцыг шалгуулахаар хамгийн мэрэгэн ухаантай шадар сайд өгнөө хоёр ойдолчин руу явуулав. Шадар сайд өгөн хоёр ойдолчныг хувцаа нэхэж байгаа байдлыг шалгахаар очтол нүдэнд нь юу ч харагдсангүй. Хоёр ойдолчин хоосон газар руу зааж та хараач хувцас нэхэж байгаа торгоны өнгөхээ чанар сайн байгаа биз? Үүнд өвгөн сайд хичнээн нүдээ бүлтэлгэн харавч нүдэнд нь торох зүйл үзэгдсэнгүй. Димийл дотроо би тэнийг юм бэ? Энийг бусдад мэдэгдэж болохгүй. Тэгвэл албан тушаалаа алдна гэж бодоод нүднээ шилээ зүүгээд ингэж өгүүлв. Энэ их сайхан эд байна. Өнгөхээ тунч сайхан зөхөж би хаанд өөрийн биеэр айлтгах болно. Өвгөн сайд буцаж очиод хаанда гайхам сайхан хувцас урлаж байна хэмээн айлтгав. Энийний дараа хаан бас дахиж нэг өөр мэрэгэн төшөмлөө явуулж хоёр ойдолчны ажлыг шалгуулсанд тэр төшөмлийн нүд ч гэсэн өмнөх сайдын адил хувцас нэхэж байгаа гэх машинаас өөр юу ч олж харж чадсангүй. Хоёр луурчин ч өөрсдийн нэхэж байгаа хувцсны сайныг магтаж сайхан эд байгаа биз гэж асуусанд тэрхүү төшмөл юу ч олж харахгүй байна гэх юм бол тэнийг гэдгээ зарлаж энэ сайхан албан тушаалаа олдож таарна гэж бодоод хоёр луурчны үгийг дагав. Буцаж очиод хаанда үнэхээр сайхан тансаг эд байна гэж айлтгажээ. Эцэст нь хаан өөрийн биеэр тэрхүү эдийг үзэхээр болж өмнө явуулсан хоёр төшөмлийн хамт хоёр луурчин дээр хурж очлоо. Хоёр луурчин ч хааныг үзээд хийж байгаа ажлаа улам илүү хийж хамаг ур чадлаа гаргаж байгаа мэт дүрийг үзүүлв. Хоёр төшмөлж урагш гарч хоосон газар руу зан. Тэрхүү гайхамшигт эдийн өнгөний зохицлыг анхааран үзнэ үү хэмээн хаанаа урив. Тэгээд ханаасаа ингэж асуув. Үнэхээр гайхамшигтай байгаа биз? Үүнд хаан гайхаж энэ ямар ч ихтэй хэрэг вэ? Миний нүдэнд юу ч харагдахгүй юм. Би тэнийг мулгуу юм болов уу? Энийг бусдад мэдэгдвэл хаан судлаа алдна гэж бодоод өндөр дуугаар энэ их сайхан эд байна. Миний санаанд яв цав нийцэж байна. Хаан толгой дохиход олон дагагсад нь юу ч харахгүй байсан ч тэнийг болохоос айж Димийл хааны үгийг дагаж үнэхээр гайхалтай сайхан хэмээн шагшин магтцгаав. Удахгүй болох их ёслолоор энэ сайхан хувцас өмсөх болно гэж айлдаад энэ гайхамшигтай хувцсыг хийж өгсөн хоёрыг одон тэмдгээр шагнаж хааны шадар нэхмэлж цолыг олгов. Их ёслолын урд өдөр хааны шинэ хувцас бэлэн болсныг зарлав. Сайд төшмөл бараа болох ёстой бүгдийг нь дагуулсаар хаан өөрийн биеэр залран ирэв. Хоёр луурчин шинэ хувцас барьж байгаа дүр үзүүлж ингэж өгүүлв. Харахтун энэ бол өмд. Энэ бол цамц болно. Харин энэ бол нөмрөг. Энэ бол бусад дотоод хувцас. Бүгд аалзны шүүс мэт хөнгөн тул өмссөн хүнд огт мэдрэгдэхгүй. Хааныг дагалдан яваа олон төшмөллүүд Димийл хааны үгийг дагаж шинэ хувцсыг нь харахгүй байгаа хэдий шагшин магтана. Хоёр луурчин ч хааны хуучин хувцсыг тайлж шинэ хувцсыг нь өмсгөж байгаа дүр эсгэж хэсэг сүржигнөв. Хаан шинэ хувцас өмсөж дуусаад толны өмнө очиж наас тааш эргэлдэн шинжин харав. Бүгд л хааны шинэ хувцсыг шагшин магтаж гайхан биширснээ дор дороо өгүүлв. Энэ үед хааныг хаан тулсынхаас ард олдны өмнө гарч ёслох цаг болсныг дуулгав. Хааны гарахаар алхахад шинэ хувцсныхын нөмрөгийг барих хүмүүс ч даган ухас хийв. Учир нь тэрхүү гайхамшигт шинэ хувцсыг нь олж харахгүй тэнэг амтан болж харагдахаас тэд айж байсан тул Димийл гараа өргөж нөмрөг барьж байгаа мэт дүрийг эсгэв. Хааныг төрийн их ёслолдоо ихэмсэг байдлаар залран ирэхэд нь хурсан олон бүгдээр ам уралдан хааны шинэ хувцсыг шагшин магтана. Тэнгэр минь, манай хааны хувцас өгөөлсгүй сайхан ажээ. Манай хаанд ямар зохихгүй хувцс гэж байх штэ. Тэнэг болохоос бүгд имээх тул хааны шинэ хувцсыг харахгүй байгаа хэдий ч бие биенээсээ өрсөн магтаалын үгийг урсгана.
Хааны олон хувцснууд дундаас энэ шиг гайхамшигтай үгийг нь барсан хувцс байгаагүй билээ. Ингэж байтал нэг бяцхан жаал "Манай хаан шалдан байна" гэж хашгирсан цугларсан олон тэр жаалын үгийг сонсоод тэр жаал манай хааныг шалдан байна гэлээ. Манай хааныг нүцгэн байна гэлээ хэмээн өвөр зуураа шивнэлтэн шуугилдав. Хаан энэ үгийг сонсоод үнэн мөнгө хэмээн ойлгож ихэд ичсэн боловч хувцтай хүн шиг л явж байгаа дуусгахаас өөр арга үлдсэнгүй. Тэрээр толгоогоо дээш өргөн улам ихэмсэг дүрээр цааш үргэлжлүүлэн алхахад түүний нүмергийн хормойг баригчнарч гараа дээш хийн өргөн ухаантны дүрээр даган алхлав. Сайн уу? За, өнөөдрийн маань бүтээлийн бууланд Доноо хүүхдийн театрын сурагч Буян цэцэн маань хамт бүтээл хийгээд ирсэн байна. За, эхлээд хоёлаа үзэгч хүүхдүүддээ ямар бүтээл хийх гэж байгаа вэ гэдгийг тайлбарлаж өгье тийм үү? Тэгээ. За, өнөөдөр Буян цэцэн бит хоёр энэ юу вэ? Нойлын цас. Буян цэцэн бит хоёр нойлын цаасны гол ашиглаад уралдааны машин хийх гэж байгаа. Тийм ээ? Тийм. За одоо хоёлаа бүтээлийг хийхэд юу хэрэг болохоо хэлье. Нэгдүгээр нойлын цаасны гол хэрэг болно, тийм ээ? Хоёрт нь юу хэрэг болох вэ? Энэ Наа чи юу юм? өнгө цас. Өнгийн цааснаад хэрэг болно. Буян цэцэн бит хоёр уралдааны машинаа цэнхэр өнгөөр хийгээд тэгээ буян цэцэн маань энэ цэнхэр өнгийг сонгосон байгаа. Үзэгч хүүхдүүд маань болохоор өөрсдийнхөө дуртай өнгийг сонгоод хийчих юм байна. За тэгээд цаасны цавуу, цаасны хайч. За тэгээд мэдээж машин юм чи юу хийх вэ? Энийгөө дугуй хийн. Дугуй хийн. Өөр машинд юу хэрэгтэй гэдэг лээ? Цагаа. Цагаан нар юу хийн? Ингээд тавинд Дугуйныхаа юу? Тий. За, дугуйныхаа бүрийг хийх юм. За, тэгээ хамгийн түрүүнд машины чинь нөгөө нэг жолоодохын тулд юу хэрэгтэй лээ? Юу лээ? Ингээд эргүүлдэг. Тэгээ би мартцсан. Мартцаа. Оо, машины юу гэдэг лээ? Ингээд жолооддог юм ин. Өрүүл. Тий, өрүүлийг хийх нь штэ бас. Ингээд бүтэн ороогоод цэнхэр өнгөө наахна штэ ингээд. За, энэ чи дээрийн нойлын цасны гол нь жоох уртаж जैन те. Тэгэхээр хоёлаа ингээ яг хэмжээ аваад яач. Зураас татчихад энийг хаажлана. За чи харин машинуудынхаа дугуй хийж явах уу? Би яаж дугуй ажиллах. Дугуй чинь ямар хэлбэртэй идэв? Бөөрийнхий хэлбэртэй. Энэ шиг адилхан. Тэгэхээр яах нь бөөрийнхий дугуйнууд хийх юм шүү дээ. Чи бөөрийнхий дүрс зурж чадах уу? Чадахгүй мүү? Тэгвэл ингэчээч. Тэгвэл чи бөөрийнхий дүрс тавьжгаад тэрийгэ тойрол зураад тэгээ бөөрн хийчих. Тэгвэл болж гинөө. Эсвэл энэтэй яаж зурх юм? Энэтэй яаж зурх юм? Тэгэхээр чи том дугуй дүрс, жижиг дугуй дүрс зурх нь шүү дээ, тий? За, ингэж хар цаасаа тавьжгаад энэ дугуй дүрс байгааз энийг тавиад ингээд дөрвөн ширхэг бөөрнхий зурх нь. Ойлгосноо? Дугуй. Дараа нь энэ жижиг бөөрнхийг тавьжгаад дөрвөн ширхэг цагааны зурх нь. Нөгөө дугуйн дотор чи цагаан дүрс хэрэгтэй байгаа шүү. Тийм ээ. За ингээд зурчих. За ми харандаага авчих. За багш нь харин энийг сайхан наажи. За ёо. Томыг хийхгүй. Томыг хийхгүй. Жижигэр хийх юм уу дугуйгаа? Машинда бас хит томцсон дугуй хийжээж болохгүй тий. Буян цэцэн өмнө юм уралдааны машин хийжсэн үү? Хийж байгаагүй. Нэг ч удаа хийдэггүй шүү. Нэг ч удаа хийж байгаагүй юм. Яагаад? Мэдээ. Чи энэ гэртээ юм бүтээл хийдэг үү? Хийдэггүй шүү. Хийдэг юм уу? Тий. Чи энэ юу хийх үү гэртээ? Сургууль дээрээ. Сургууль дээр даалгавар шүү. Сургууль дээрээ даалгавар хийжт юм уу? Цаасаа сайхан цавуудаад нойлын цаасныхаа голыг бүтэн бүрнэ. За, буян цэцэн маань болохоор дуугаа зурж ин тий. За, багш нь болохоор энийг ингээ сайхан тааруулаад. За, ингээд бүрчгэнэ. За, ингээд цэнхэр өнгөөр бүрчлээ. За, цаасныхаа жоохон илүү гарсныг хайчилж. За, дуугаа зурцсан уу? За, одоо хайчлах уу? Тэгээ. Чи өөрөө хайчилж чадах уу? Чадахгүй шүү. Чадахгүй.
Би хайшгаа айд шүү дээ. Яагаад? Мэдээ. Гараа зүсчгүй дээ, тэгчгүй дээ гэж бодоод яах вэ? Чи машина юугаар чимгэлмээр вэ? Баламстай юу? Гэ машин одоо нөгөө уралдааны машинууд чи ингээл номертой тэгэл ингээл нөгөө нэг ийм чимэглэлтэй ийм дүрс мөрс ингээл янтны дүрс мөрс янз бүрийн дүрс мөрс наацсан мэддэг шүү дээ чимэглээд 103 гэж бичих юм уу? Яагаад 103 гэж? Одоо бүгдээрээ энэ дээрээ дөрвөлжин зураад цоолж авна. Энэ маань юу вэ гэхээр нөгөө уралдааны машин дотор чи яах вүлээ? Нөгөө Хүн суун штэ тий. Хэдэн хүн суудын уралдааны машин дотор? 2 хүн суудаг. Тэгээ юм нарийнхаа юм юунд суудаг штэ тий. За тэр хэсгийг хоёулаа хийх нэ. За тэхийн тулд бүгдээрээ энэ дээрээ ингээд дөрвөлжин цоолж авна. За энийг бүгдээрээ ингээд зурчаад цоолж авахтай маш болгоомжтой цоолж авах хэрэгтэй тий. За ингээд зурчээ. яаж чадчих вэ? Харин яаж хайжлах вэ энийг одоо? Чи юу гэж бодож байна? За бүгдээрээ ийм жижигхэн цаасны утга ашигланаа. За гэхдээ цаасны утгатай яах ёстой вэ? Цаасны утга хэрэглэж байгаа бол яах ёстой вэ? Болгоомж Тэ ашлах ёстой. Яг зөв. Чи дугуйгаа зурцсан тий? Чи дугуйгаа хайчлахгүй мүү? Хайчлах чадахгүй шүү. Хайжилж чадахгүй мүү? Чи тэгвэл гоё машина чимэглэх юм хийж байгаа чи. Цаасны утгатай хүүхдүүдтэй болгоомжтой харьцахгүй бол ээж аваад ахуулаа. Ээж энийг хайжлаад өгөөч. Тэгэж хэлээд яах юм? Тэгээд энийг цоолуулах нь ш тийм ээ. Тэгэхгүй л энэ өстэй жоохон аюултай юм байна тий. Цаалууд авчлаа. Одоо эн чинь нөгөө уралдааны машины жолоочин суудаг хэсэг шүү дээ тий. За одоо харин яах вэ? Дугуйгаа хайчлана. Чи ер нь ямар хүүхэлтэй үзэж байна да? Нэг баага хулган үзэж байгаа шүү. Баавга? Хулган. Баавга хулганаа. За, юун тухай гарах вэ? Би зүгээр л үздэг ш. За, хоёлаа энэ дээр ингэж тавьж байгаа тэгэхэд хайчилж. Нэг зух юм уу? Буян цэцэн чи даан тоглодог гэлөө? Үгүй шатар. Шатар тоглолт юм уу? Шатар даан. За, шатар тоглох гоё юу? Юу гоё дээ. За, юу нь гоё юу? Юу гоё мэдэхгүй. За, ингээ 3 дугуй хайчиллаа. Хэдэн дугуй байх ёстой? 4. Чи мэдгүй. Та үзчихсэн үү? Үзэж үзээгүй юм уу? Юуг? Дүүн дугуйтай гэж хаагүй юм уу та? Гэхдээ яах вэ? Би бас арай нэг шин содын юм хийл гэж бодохгүй юу? 3 дугуйтай машин хийчихэл гэж бодохгүй юу? Тэгсэн чи болдгоо хэрэггүй. Тэгээд та уралдааны машин үзэж үзээгүй юм уу? Гэхдээ би харин тэр Маквин гэдэг тэрний кино шүү дээ. Тий. Тэрийг л үзчихсэн шүү дээ. За ингээд 4 ширхэг хар дугуйгаа хийчлээ. Хар дүрсэн дээрээ жижигхэн цагаан дүрснүүдээ наа. Би хий. За тэгье. Энийг чи хийж чадгаар байгааз? За одоо харин би машины өрүүлгийг хий заяа юу? Өвлээд. Машин жолоод өрүүлэхгүй юу та? Чи мэдэхгүй байгаад байна уу? Мэдээ шүү. Мэдээ шүү. Чи том болоод машин унд сурах уу? Сурах шүү дээ. Аав ээж нь надад зааж өгөх. Аав ээж нь зааж өгөх юм уу? Тэр чи одоо аав ээж нь зааж өгд юм уу? Жолооны багш нь зааж өгд юм уу? Чи юу гэж бодож байна? Жолооны багш. Жолооны багшаар заалгах шүү дээ. Тэгээд тэр чин би машин аюулгүй зүг жолоодож чадах уугүй юу гэж шалгалт өгнө. Тэгээ шалгалт өгөөд тэнцэх юм бол жолооч болдог байхгүй юу? За чи юуг нь хийж байгаа лээ? Нүдий. За янзээ. Гэлдээд шүү дээ. За нүдийг хийцэн үү? Одоо хоёлаа яах вэ? Өрүүлээ наа. Дугууны хийгээд болоо. Дугуйнуудаа бас наа штэ тий. Яг өрүүл. За одоо дугуйнуудаа наа. Цав. За цав дараа. Би чи хийх юм уу? За тэгж наач.
Би чамд харин ингээ гоё бариад өгье заяа. Би барьж. Янзи. Бараг ингэ наачмаар юм шүү дээ. За одоо 5 гушуу зуръя. 5 гушуугаа ямар өнгөөр зурх юм? За ийм хар 5 гушуутай, эндээ гэрэлтэй. За суудал дээрээ 5 гушуутай. За ийм шин боллоо. Өнөөдрийн маань бүтээлийн болон Дорно хүүхдийн театрын сурагч Буян цэцэн маань надтай хамт хөөрхөн ийм уралдааны машин хийлээ. За багш нэг хэлдэг. За үзэгч хүүхдүүдэд хандаж хэлэх гэж байгаа байхгүй юу? За үзэгч хүүхдүүд маань гэртээ хэрэглэж байгаа нойлын цаасныхаа энэ голыг битгий хаяарэ. Энийгээ цуглуулад бүгдээрээ гоё бүтээл хийшүү заяа. За буянтаас нойлын цаасныхаа голыг хаяхгүй цуглуулж байгаа гоё гэртээ бүтээл хийж тавиарэ заяа. Тэгээд нойлын цаас дуусгая битээ хаяа. Яг зөв. За одоо харин хоёлаа өнөөдрийнхөө дугаарыг дуусгая те. Өндөрлүүлье. Юу гэхээ тэгэхээр хүүхдүүдээ Наташа багш хаан хийсэн танада баярлаа. Дараагийн дугаар уулзцгаая. Баяртай. Найзуудаа. Баяртай найзуудаа хүүхдүүдээ.